Тэгэхээр 60 тоололт хүн төрөлхтний түүхэнд болсон үйл хэргийг өнөөдөр гитдэх гэж ойлгодог боловч яг үнэндээ 60 тоолол эхэлсэн Төв Азийн монголчууд Дуваа өвгийн нудмаас эхэлж дөрвөн зүгийн наран тэнцвэрт ариун гал голомт бүхий газар зүйн байрлал Исүхэ удмынхан Дуваа өвгийн нудмын үйл хэргийг өргөжлүүлж амьдарч ирсэн энэ газар зүйн байрлал Чингис хааныг төрсөн болохыг Исүхэ баатрын уугуул нутаг Өөлөн эхийн төр одоо уугуул нутаг хоёрын газар зүйн байрлалын онцлогоор дэлхийд зарлан тунх гэж байна. Тэгэхээр номхон далаагаас орж ирж байгаа бүх голууд Тэсийн гол, Завхны гол, Богдын гол болно. Бүх одоо зүүн зүгээс орж ирж байгаа их газрын гүнлээ орж байгаа бүх голууд энэ гурван нуурын айс авт ирж ширгэж дуустдаг. Хизээч гадаад далаар ус ороогүй ийм газар зүйн байрлалыг ерөнхийдөө алтан одоо газар гэж нэрлэдэг яг энд Исүхэ баатрын алтан уулан ордын ус байгаа Монголын нууц товчаан дүүнийг 255 дахь уул ордонд цуглая гэж 1216-аас 17 онд тэмдэглэн үлдээсэн байдаг юм аа. Энэ бол Исүхэ баатрын нутаг байлаа.